За сайн байцгаана уу? Сайхан амарцгааж байна уу? Амарч байна уу те? Амралтын өдөр. За дуу ямар сонсогч байна? Микрофоноо жоохон ойртуулахаар энэ арын юу хаагдах гад би нэг жоохон холдоо байрлуулчаад байгаа. Эсвэл өөрөө ойртох хэрэгтэй юм байна. Энэ лүгэд. Зя энийг бол нэг хамааргүй байна. Гүйл илүү тэгшин байна уу? Сайн байцгаана уу? За өнөөдрийн лайваар хоёр үндсэн агуулга ярих байгаа. За эхний хэсэг нь болохоор англи хэлний суурьаа яаж эхнээс нь зөв тавих вэ? Тэ? За товчхон ярина мэдээч. За хоёр дахь агуулга нь болохоор за миний энэ одоо хичээлүүд тэ. За онлайн хичээлүүд хэрхэн бүтдэг, цаад ардах процессыг та нарт сонирхолох юм. Тий. За хоёр дахь агуулга бол маш сонирхолтой бах. Тий. За ер нь хичээл яаж бүтдгийг тэ энэ хичээлийн систем нь яаж бүтдгийг тэр цаадах тэр бүтээлч юм уу одоо ямар процесс нь яаж явагддгийг тэ энэ багш яаж энэ хичээлхэн хөтөлбөрүүдийг одоо бүтээдгийг гэдэг мэдээллийг товчхон өргөх юм. За ийм хоёр агуулга ярина. Тий. За тэгэхээр англи хэл анхлан суралцах байгаа. Бүр эхнээс нь тэ эсвэл англи хэлний дунд суурьнд дунд шатанд очиод гаццсан зарим хүмүүс байдаг те. Яг ингээд дундчны гацалтанд орцсон. Тэгээд дээшээ ахтагчгүй, буурдагчгүй яг нэг төвшөндөө хэдэн жил болцсон. Тийм хүмүүст бас суурьа эхнээс нь тавих энэ суурьгүй анхан шатны сургалт маш их тус болдог. Тэ? Тэгэхээр тийм хоёр төрлийн хүмүүс хэрвээ та нар өөрсдөө ээж магадгүй эсвэл найз нөхөд хамаатан садаа одоо юу гэдгийг те тийм хүмүүстэй шеэрлэрээ нөгөө лайв явахаас өмнө хүмүүс чинь шеэрлэрээ гэж хэлдэг юм байлээ шүү дээ. За тэр юга хэлчихэ. Тий хэрэгтэй хүмүүс нь шеэрлэрээ. За тэгээд хүлээлгээд яах вэ? Өнөөдрийнхээ агуулгад шууд оръё. За англи хэлийг анхлан сурахад мэдээж ямар шинэ ур чадварыг те зөвхөн англи хэл биш анхлан сурахад нэг асуулт байдаг. За хаанаас эхэлж сурах уу? Тэ? Мэдгүй штэ. Шинэ юм чинь хаанаас эхэлж сурах уу? За хоёр дахь асуулт нь юу вэ? Хамгийн чухал юм нь юу вэ? За энэ хоёрыг мэдчих юм бол тэгээд ерөнхийдөө эхэлж болж байгаа. Тий. За маш амархан асуулт амархан боловч бас тийм одоо энгийн зүйл биш ээ. Гэхдээ би хамгийн энгийнээр тайлбарлахаар энэ миний баруун талд, та нарын зүүн талд гэсэн үг тий. Ийм нэг зураглал гаргасан байгаа. Тий, энүүгээр тайлбарлах юм. Тий. За тэгэхээр хаанаас эхлэх вэ? Яг юунаас эхэлж хийх юм бэ? Тий, мэдгүй. За мэдгүй мөртлөө ингээ юу ч хамаагүй барьж аваад хийдэг. Ирээвэр хураавар хаанаас юу олдонд тэрийг л хийдэг тий. За тэгээ ерөөсөө ахтгүй нэг төвшөндөө ингээд ерөөсөө англи хэл нь сайжирдаг тий. За тэгэхээр англи хэлийг бол системтэй хэрвээ богино хугацаанд өндөр үр дүнтэй сурах гэж байгаа бол системтэй цогцоор нь үзчихэж үр дүн гардаг. За тэгэхээр англи хэл сурна гэдэг нь хамгийн энгийнээр юу вэ гэхээр за байшингийн фундамент. За би энгийнээр ингээд зурсан байгаа тий. За байшингийн фундамент тэ байшингийн фундамент буюу суурь. Маш сайн байшин барихын тулд эхлээд фундаментаа сайн одоо цутгах тэ фундаментаа сайн бат бөх байх ёстой тэ. Тэгэхээр байшингийн суурь үндс нь юу юм? Мэдээж үг тэ. Хэл бол гол утга нь үгэн дээр утга илэрхийлж байгаа. За үг. За тэгтээ би энд хэдийгээр нэг үг гэж бичсэн боловч үг юу юм? Үгээ яаж дуудах юм? Үгээ яаж бэлтгэх юм? За үг дангаараа хэрэглэхдэггүй шүү дээ. Тэгэхээр яаж үг холбох юм? Тэ? За тэр бүгд мэдээж орж байгаа. Тий. За би энгийнээр үг гэвчихсэн ба. За үг бол суурь мөн. За тэгээд хоёр багна. За одоо нөгөө гол одоо
Тэ байшингийн баг нь чухал уу? Маш чухал тэ. Байшингийн баг нь. За энэ байшингийн нэг баг нь юу вэ? Өгүүлбэр. Нөгөө баг нь асуулт. За өгүүлбэр гэхээр эндээ дүрм орж байгаа тэ. За өгнүүд нийлж яаж дараал, байрлал, хувирлал нь яаж байдаг. Тэр бүх утга энд агуулгаж байгаа шүү тэ. Өгүүлбэр, асуулт. За энэ хоёроор яах вэ? Өгүүлбэр асуултаар англиар яах юм? Уншин, сонсон, ярина. Уншин сонсон гэхээр гаднаас мэдээлэл авах уу? Ярина бичнэ гэхээр өөрийнхөө санааг илэрхийлэх үү? Тэ? Юугаар илэрхийлэх юм? Мэдээж өгүүлбэрээр л илэрхийлэх шүү дээ. Тэгэхээр энийг хэлдэг англи хэл гэж. Хамгийн энгийнээр тэ. За хэл гэдэг систем юм аа. Энийний аль нэгийг салгаж авч болохгүй. Тэ? За энэ бол бүгдээрээ бэжиж энд бүгдийн суурийг үзчихэж окей. Хэл гэж миний төсөөлөд байсан шиг тийм амар юм биш юм бэ, тэ? Ялангуяа 2 дагч болон 3 дагч гадаад хэл болгож сурч байгаа хүмүүсийн хувьд. Тэргүй бид нар их хэлээ бол бид нар орчинд нь сурсан шүү дээ. 3 жил, тэ? 2 жил гаруй хүмүүсийн яриаг сонсож агаад за тэгээд 1-2 үгээр ярьж эхэлдэг үсттэй. Үгээр ярьж эхлэхдээ за энэ ширээ, энэ сандал юу идэх юм, тэ? Дандаа юм нөгөө контекст буюу тухайн хэлээ яг орчинд нь хэрэгэлж сурдаг. 2 дахь жил сурахад бид нар тийм орчин байхгүй, тэ? Бидний аав ээж ах эгчиг тэгээ хэлээг чи ингэж хэлэхгүй ингэж хэл. Гээл ингээ өдөржин одоо хүүхд хэдэн цаг сэрэнг байдгийг тэр бүх хугацаанда тэ дийлэнхт нь монгол хэлээр хүмүүсийн ярьж байгааг сонсож байгаа шүү дээ. Маш урт хугацаанд хэдэн мянган цаг сонсож ээж хэдэн үг буруу хэлж ингэж сурдаг. Хоёр дахь англи хэл бол шал өөр. Бид нарт нэгдүгээрт орчин байхгүй тий. За тэгэхээр хоёр дахь хэл сурахыг бид нар зүгээр л монгол хэл сурдаг шиг ингээд сос гөгчиж байгаа сурчин гэж байхгүй нэрстэй. За тэгэхээр яах юм? Суураа эхнээс нь 50 гэдэг нь зөв 50 гэдэг нь энэ бүгдийг цогцоор үзхийг хэлж байгаа. Тий. Цогц. Тэгээ хэл гэдэг бол яах нь систем юм аа. Тэргөө зөвхөн яриа. Зөвхөн унших гэдэг ингээд салгаа яриаддаг хүмүүстэй. За тийм багш нарын хичээлүүд зөндөө байж байгаа. Зөвхөн яриа л орно, тий? Зөвхөн одоо уншгал орно. Гэхдээ эн чинь ингэж хамаагүй салгаж болохгүй байхгүй. Яагаад тэгэхээр юм орж ирж гарна штэ, тий? Тэгээ шууд ярина гэдэг чинь тийм амар зүйл биш, тий? Тэгээ төвшин баг байх туснаа тэгж ярих гэж нэг амар ингээд дасгал масгал хийгээд бах. Тэ? Одоо ярианы тэ? Тим юу болвол жоохон энэ чинь нөгөө би энэсээ салгаж өрөөсөө болохгүй тэ? Нэг нь нөгөөтөөгөө ингээд салшгүй холбоотой юмнууд байдаг байхгүй юу? Тэ? За тэгэхээр яг мэрэгжлийн багшийн ийм одоо сургалтанд суuna гэдэг нь хамгийн том давуу талын системээр нь тэ? Системээр нь цогцоор нь үзэж байгаа. 1 сарын сургалтанд орж ирээд энэ бүгдийг үзнэ гэсэн үг. За үг яаж дуудах юм те? Үгээ танихаас эхэлнэ штэ. Яаж дуудах юм гэдэг. Тэгээ өгүүлбэр, тэгээ асуулт те? За энийг илэрхийлэхэд хамгийн энгийн ярьж өчх унших сонсох арга барилыг үздэг байхгүй юу? Бас материал өгдөг. Төвшөнд тохирох материал маш чухал. Тэгэхээр хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол юу гэхээр анхлан сурахдаа маш хэцүү материал барьж аваад суугаад байдаг. Маш хэцүү, тий? Унгаан англи хэлтэй хүмүүс зориулсан юм уу? Эсвэл зүгээр юм ямар ч хэрэглээ авахгүй сурах бичгийн ч юм уу, тий? Нэг материалаа зүгээр сонгодгүй. Тэгэхээр энэ сургалтанд одоо жишээлбэл манад яг маргааш сургууль анхш буюу сургууль анхшд нэг beginner гэж хэлдэг. Тэгээ анхшны хүмүүс зориулсан би зөвлөгөө өгж байгаа учраас бүх үг хэллэгээ монголоор бичсэн байна. Тий. Тэгэхгүй англиар үчгэж байгаа ойлгохгүй шүү дээ. Тэгээ анхан шат гэдгийг beginner гэдэг. Бүр эхнээс нь зөв суураа тавьж эхэлдэг сургалтай. За яг маргааш эхлэж байгаа. Тий. Тэгэхээр энэ сургалтын онцлог нь яадаг вэ гэхээр ингэдэг.
а цогцоорно тий. Тэгээд мэрэгжлийн багшийн юм сургалт болвол яг ийм нөгөө нэг цогц системээр ингэж явагдгаар даваа талтай. За гадуур мэдээж маш олон сургалтууд явуулж байгаа. Тийм. Тэгэхээр ямар чадварыг сурахад англи хэл тэр дундаа тий. Бид нар нэг юм 3 үе шатаар дамждаг. 3 үе шат. За энэ ямар чадвар гэдэг нь багшийн мэрэгжилч гэсэн адилхан тий. Бүгд яах вэ гэхээр энэс эхэлдэг. Энгийн тий. Юм амархан сурж байхад бүх юм амархан санагддаг тий. Амархан санагддаг. За ер нь бол бүгдийг мэдчмээр, хийчмээр нэг л ингээл гамтагдаал тий. Нэг ингэдэггүй та нар өстө нэрээ янзын тий битаа сурж байхад за тэр үеийн энгийн болохоор нөгөө нэг хит хэлбэршүүлсэн. Юу ч мэдэхгүй үеийн энгийн багхгүй тий. Тэгээд хэлцээ. За юу ч мэдэхгүй үеийн энгийн ихний. За тэгэхээр та нар ингээ анзаарах юм бол гадуур англи хэлний сургалт за баг хүн болгон англи хэлний сургалт явуулж байна тий. Бүгд л амархан гэж байна тий. Энэ бол шин зүйл биш. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн монголоор дүүрэн англи хэл сурж байгаа, монголоор дүүрэн англи хэлний сургалт байсан. Тэ? Өнгөрсөн 20 жилийн хугацаанд магадгүй 30 жил баг. Тэгээд ингээ үзэхээр яг англи сурсан хүн бэ нүг гэхээр ерөөс байхгүй байгаа. Тэгэхээр мэдээж ийм том системийг бид нар ингээд бидаагаад ингээд сурчин ч юм уу эсвэл нөгөө хит амархан гэдэг хит хэлбэршүүлсэн. Тэр нарийн ширээ чухал юмнуудыг орхигдуулсан тийм сургалтууд маш их явагддаг. Тэгээ энгийн л гэдэг. Тэр энгийн нь юу вэ гэхээр нөгөө анхан шатны энгийн юм яриад байгаа тийм. Нарийн ширээ тэр чухал тэ нарийн нюанс тэр юмнуудыг бүгдийг орхитуулсан зүгээр л нэг хэдийн юм түүж аваад ингээл болоо. Тэ? За би одоо юу гэдгийг юугаар лээ дээр нэг юу сонсчихсан чинь нэг багш ингэж яриадсан. Хар ухаанаар үлээ те хар ухаанаар би олсон юм бодож олсон юм ч үлээ. Айгүй ийм юмнууд ясна сургалтууд аюух яваад байгаа. Тэр бол ийм тухайн юмаа яг бүрэн ингээд ойлгоогүй зүгээр л нэг анхан шатны юмнууд яваад байгаа байхгүй. За тэнгууд яах вэ гэхээр энэ төвшөнд ирдэг. Дунд биш яг нэг нэлээ юм хийж байгаад хийхэд одоо нөгөө нэг хэцүү амархны төвшин улам хэцүү болоо яддаг те хийх тусам юмыг гүнзгий сурах өргөө өрөөнд гүнзгий сурах тусам хэцүү болоо яддаг. За энд ирэнгүүт маш олон одоо талтай төвхтэй тийм одоо комплексын бүтэц маш олон судалгаанууд гарч ирнэ. Юу чухал биш, юу нь хэрэгтэй хэрэггүйгээ мэдэхгүй юм нэг манарсан байдлаа явдаг энд. Тэгэхээр тэнд бол маш их судалгаа ярьдаг, хүмүүсийг ишлэл татдаг. Та нар ингээ багш нарыг анзаарах юм бол айгүй олон хүний ишлэл татдаг, баахан мэдэхгүй юм нөгөө онлын тийм үг хэллэг айгүйх ашигладаг. Тэр болохоор яг энэ хэсэгтээ явж байгаа. Нөгөө нэг юмны учрыг бүрэн олоогүй тэгэхгээ олохгүй л ядаж яваа гэсэн үг. За тэгээд нөгөө талд нь гарангуут яах вэ гэхээр энэ бол жинхэнэ энгийн жинхэнэ хэлбэр болгож чаддаг. За энэ бол юу вэ гэхээр нөгөө бүх онл практикийн бүх төвшний судалгаагаа яатсан уу? Яасан байх нь? Бүрэн эзэмшсэн гэсэн үг. За англи хэлээр ярих юм бол англи хэлийг ерөөсөө уул далай одоо юу гэдгийг гол мөрөн бүгдийг гатлаад нөөдөл нь гарсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр юу юм? Энэ энгийн энэ ихний хит хэлбэршүүлсэн энгийн хоёр бол зүйрлэшгүй, харьцуулшгүй. Тэгэхээр та нар би юу гэж зөвлөдөг вэ гэхээр та нар судалгаа хийх ёстой. Тэгээ сургалтаа сонгохдоо судалгаа хийх чинь хамгийн наазах ихний алхам шүү дээ. Тэгээд энэ багшийн ярьж байгаа агуулга яг юмаа хит хэлбэршүүлсэн амар олон талтай гүнзгий ийм зүйлийг ингээл боллоо шүү дээ. Ийм л юм байдаг. Айгүй амархан юм шиг ингээд яриад байгаа. Тэр нэг хит энгийн нөө эсвэл нөгөө уул далай юугаа гатлаад бүгдийг гатлаад нөгөө талд нь гарцсан
жинхэнэ хялбар болгоцсон тий. Одоо нөгөө өстой жинхэнэ сор болсон хамгийн чухал юмнуудыг шүүцсэн гэсэн үг тий. Тийм сургалтуу гэдгийг та нар яах юм? Багшаа судлана, хөтөлбөрөөр судлана тий. Аюу сайн судалгаа харьцуулалт хийгээд магадгүй боломжийн үнэтэй бол хоёрт нь сууж үзээ харьцуулдаг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар ингээд сургалтаа зөв сонгохгүй бол онлайн сургалт муу гэсэн ийм нэг яриа яваад идэг. Тэр таны толгой доторх буруу дүгнэлт. Онлайн сургалт муу гэдэг нь та муу сургалтаа олоод орцсон байхгүй юу те. Тэгээд бүгдийг муу гэд ингээд дүгнэж болохгүй үстэй. Тэгсэн чинь нэг амар ерөөсө таны энэ сэтгэлгээг 360 эргүүлээд англи хэлийг 1 жилийн дотор мундаг англи хэлтэй болох тийм сургалтыг өнгөрөө явуучих юм бол яах юм? Тухайн хувь хүний л одоо буруу ойлголтын одоо хохих гэдэг юм уу? Хохич юу яах вэ? Зүгээр айгүй том боломжийг алдчихж байна л гэсэн үг л дээ. За тэгэхээр та нараас асуух асуулт байвал юу арга за? Асуух асуулт байвал бичээрэй. Тийм. За би суургүй анхан шатны ерөнхий агуулгаа би энд маш товчхон дурдлаа. Тийм. Ингээд нэг бүрчлэн илүү нь орох юм бол бүр ингээд задраад бүтэн сарын хичээл болж байгаа шүү дээ. Тэргүй би өнөөдөр одоо товч за англи хэл хэрвээ анхлан суралцах байгаа хүмүүст бивэл магадгүй насанд хүрсэн өөрсдөө ч юм уу, өөр хүүхэдтэй ч юм уу те суурийн зөв тавьчих те. Тэгэх юм бол төөрдөг байхгүй. Төөрсөн ч тийм хол төрөхгүй те. Бас нэг бараата төөрнө те. Хол төрөхгүй. Зөв чиглэлээ гаргана гэдэг бол бүх юмний үндэс юм. Тэгээ эхний суур гэдэг бол та нар маш их өндөр ач холбогдол өгч сайн судалж ээж ингэж сонгох ёстой ийм сургалт байдаг. Тэгээ суургүй анхан шатны сургалт Монголд бол маш ховор явж байгаа дөө онлайнаар. Тийм. Маш ховор байгаа. Ер нь маш сайн ийм системтэй цогц хөтөлбөр бол их ховор байгаа шүү. Тэгээ гарын 5 урууд багтахгүй юу сайн мэдэхгүй байна. Тийм. Тэгээд тэдрийг олоод ингээд те харьцуулж үзэж байгаа сурна гэсэн. Тэ хэл сурна гэж хамгийн энгийнээр ийм байдаг. За би товчхон яриа. Тийм. За дараагийн агуулга. За энэ болохоор юу вэ гэхээр манай минималист дарга хэрхэн бүтсэн бэ? Түүх тэ түүхийг та бүхэнд хуваалцах байгаа. Тийм. За би жоохон ингэж суух юм. Тэгээ минималист дарга барил бусад сургалтаас ямар одоо даваа талтай, ямар онцлогтой сургалт юм бэ гэдгийг ярина гэсэн үг. Тийм. За тэгэхээр ингэж мэдээж юм маш цогц юм системтэй уул суурьтай судалгаатай ийм сургалт бол тийм амар бүтдэггүй. Тийм. Маш их цаг наргүй одоо онл практикийн судалгаа туршилтууд хийжээж та нарт сургалт хүрдэг. Ялангуяа шинжлэгдсэн хөтөлбөрүүд. За энэ суургүй анхан шат маргааш эхлэх суургүй анхан шат бол шинжлэгдсэн хөтөлбөр. За 11 сарын 10-нд эхлэх дунд түвшний брэнд сургалтаас шинжлэгдэж байгаа. Тий. Тэгэхээр энэ дараагийн түвшинд гарах гал үзээд байгаа. Тий. Гараад явж байгаа. Тий. За энэ сургалтууд яаж бүтдэг вэ? Цаад судалгааны үндслийг би та нарт хэлье. Тий. Би болохоор 20 жилийн хугацаанд энэ англи сурах хамгийн үр дүнтэй дөт зам юу вэ гэдгийг судлаад яваад байгаа. Тэгээд энэ дунд түвшнээс минималист арга барил тий хамгийн чухлыг хамгийн богино хугацаанд олгох хялбарч одоо нөгөө хялбарчилсан гэхдээ маш уул суурьтай судалгааны үндслэлээр бий болсон ийм маш гоё практик тэгээд сонирхолтой хэрэгтэй ийм одоо сургалт байдаг. Тэг ямар ч хүн сурч болно тий 80 настай хүнд сурна, 30 настай хүнд сурна. За хүүхэд бол мэдээж онлайн учраас хэрвээ өөрөө сурах сонирхолтой бол хүүхдүүд ч бас сурч болно тий. За энэ минималист арга хэрхэн бүтсэн бэ? Цаас судалгааны үндсэл нь юу гэдэг вэ? Тий? За энэ бол зүгээр л нэг унтаж босч ирээл би онлайн англи хэл заа гэсэн юм бол сургалт аргачлал биш.
20 жилийн судалгааны үр дүнд бий болсон гэж байгаа. За ямар судалгаа яах вэ? Мэдээж хамгийн ихний гол юм юу юм? Хэл шинжилэл. За хэл шинжилэл гэхээр онлайн хэл шинжилэл, хэрэглээний хэл шинжилэл, түүхэн хэл шинжилэл гэд гол юм хэл шинжилэлүүд байдаг. Дотроо бас олон салбартай. Тэг. Хэл шинжилэл. За хэл бол мэдээж хүний зохиосон зүйл, тэ? Хүн төрөлхтөн яасан хэлийг харилцахын тулд зохиосон байхгүй. Хүний зохиосон юм байхгүй. Хүний зохиосон юм. За энэ бол судалгааны нөгөө суур болдог ойлголт. Та нарт бас аюу сонирхолтой байх гэж бодож байна. Тэг. Өөр янз бүрийн мэрэгжлийн хүмүүс аа штэ. Энэ одоо хэлний сургалт ямар аргачлалаар ямар одоо юуны үр дүнд бий болдгийг гэж сонирхож байгаа хэрэг. За хэл шинжилгээний судалгаа. За хоёр дахь нь оюун ухаан. Хүний сэтгэлгээ, сэтгэл зүй, оюун ухаан, тэ? За оюун ухаан мэдээж юу юм? Бас хүний тархи судлал, neuroscience, тэ? За ингээд эсийн судлал ингээл үйлдэл, тархины үйлдэлүүдийг судалдаг шинжилгээ ухаан гэл энэ дотроо маш олон салбарууд байгаа. За тэр бүгдийг оюун ухааныг яагаад судлах ёстой юм? Энэ чинь оюун ухаан хэрэгжилж байгаа. Оюун ухаан мэдээж хүний зохиосон юм биш, байгалийн бүтээл. Гэхдээ энэ хоёр суурь нь болж явдیں۔ Хүний оюун ухаан, нөгөө талаас хэл шинжилэл. Хэлийг хүн хэрэглэнэ үстэй. Тэгэхээр оюун ухааны судлахгүй би яаж энэ хүн яаж хамгийн богино хугацаанд өндөр үр дүнтэй сурах уу, юмыг яаж хүлээж авах уу, үг яаж хийжлэх үү энэ гэдэг би яаж мэдхийм. Зүгээр нүдэн амд сууж гал зүгээр л зохиочихгүй үстэй те. Ингээл болоо гээл те. Тэхгүй штэ те. Маш олон жилийн энэ судалгаа орж байгаа. Одоо ч үргэлжилж байгаа. Оюун ухаан, хүний оюун ухааныг бүрэн судалсан юм биш. Гэхдээ хүний потенциалаа хамгийн дээд хэмжээнд ашиглах. Мэдээж хүн болгоны зорилго англи хэл сурахад оюун ухаанаар сурж байгаа те. Тэгэхээр энэ хоёр, нэг нь хүний бүтээл, нөгөөх нь байгалийн бүтээл. Энэ хоёр бол суурь нь болж явдیں۔ Тий. За тэгэнгүүт доошоо юу орох вэ гэхээр түүх. Тэ? Түүх гэхээр юу юм? Мэдээж хүний түүх, байгалийн түүх гэдэг байгаа шүү дээ, тэ? За байгалийн түүхийг тодорхой хэмжээнд судална. Хүний түүх. За өнгөрсөн хугацаанд, тэ? За хүний хэл яаж хүн хаана үүсэл гарал, нийгэм хаана үүссэн, тэ? Түүх гэдэг чинь маш өргөн цаар хүний өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн, тэ? Өнгөрснөөс одоо хүртэлх хугацаанд хийж ирсэн бүх хүний гараар болон оюунаар бүтсэн бүх юм орж байгаа шүү, тэ? Түүх. За энийг судалж яах юм? За энэ доошоо дурдсан зүйлүүд бол дам нөлөө. За хэлний 5 хүнд хүрдэг хичээлүүд өнөөгийн төвшөнд хүрч ингэж хүрэхэд дам нөлөө үзүүлсэн ийм судал шинжилгээ ухаан, тэ? Судлалууд байна. За түүх соёл мэдээж тэ. За соёл гэхээр юу юм? Хүний оюуны бит болон бит биш тэ. Хүний гараар бүтсэн бүх юм орж байгаа шүү тэ. За мэдээж түүхийн нэг хэсэг болж явдаг. Хүний гараар бүтсэн болон оюунаар бүтсэн соёл, сэтгэлгээ энэ төр орж байгаа тэ. За соёл. За тэгээд урлаг. За урлаг гэхээр мэдээж амьдралд хамгийн чухал одоо зайлшгүй чухал юм биш. Юу юм? Нэмэлтээр явдаг юм шүү дээ, тэ. Хүн чинь ингээл өглөө босоод талхаа идэл ажилдаа явал тэгэл унтдаг амтэн биш үсттэй. Бас нэг гой таашаалтай, тэ, илүү гой мэдрэмж авах энэ зүйлд яхаа урлаг бас нөлөөлдөг. Урлаг гэдэг бол маш өргөн цаар үрээтэй. Энэ дотор юу хүртэл орж байгаа шүү дээ, тэ. Одоо нөгөө уран зохиол, утга, уран зохиол, тэ. Уран зохиол чинь хүний зохиол, бүтээл, тэ. Тэр орж байгаа. За тэгээ өөр юу вэ? Гол юм. За тэгээд дизайн байна, тэ. Хувцсны дизайн хүртэл урлагтай орно үсттэй. Зүгээр л нэг юм нөмөрчгүй үсттэй, тэ. Гэх мэт. Тэгээ энэ бүгдийг судалдаг учир нь болохоор ер нь бол том зургаараа юу гэхээр хүн гэж юу юм? Амьдрал гэж юу юм гэдгийг судлаад байгаа. Хэлийг яах гэж сурж байгаа. Тэ? За тэгээд хэлийг юунд ашиглах юм? Эцсийн үр дүн, тэ? Яг ямар төвшин хүртэл сурах юм? Нийгэм гэж юу юм? Нийгэмд гараад яаж амьдрэх юм? Тэ? Ингээ ерөөсө бүх юм хоорондоо уялдаа холбоотой явдаг.
За тэгээ урлаг би нэмэлт гэсэн те гоёл чимэг тэр чимэг хүний амьдралд чимэг болдог тийм юмнуудыг энэ урлаг гэдэг ингээнээр хэлчихсэн. За тэгээд хиймэл оюун ухаан те. За хиймэл оюун ухааныг би яг цаана ажилладаг механизм буюу техникийн юм нь бол мэдэхгүй. Ер нь бол миний маш том мөрөөдөл те. Ер нь бол багаагаар судлаад явж байгаа зүйлийн нэг тэр техникийн юмыг те. Миний гол судалдаг юм нөгөө хүний оюун ухааныг дуурайлах гэж яадаг ш те. Тэгээ тэр утгаараа бас тарих судлалын нэг салбар болж явдаг тий. Тэгэхээр хиймэл оюун ухаан тий одоо ялангуяа маш хүчин авч байгаа. Тэгэхээр хиймэл оюун ухаанаас бид нар өөрсдийн оюун ухаанаа яаж илүү байлгах юм тий. Тэхийн тулд бид нар хэлийг яаж хамгийн дээд хэлбэрт сурч ашиглах юм гэл тий. Энэ бүх зүйлийн судалгааны үр дүнд бий болсон ийм улс ортой арга юм аа. Тэ минималист арга маш шинэлэг, маш гоё цогц, маш системтэй ийм арга байгаа тий. Тэгээд би бол Монголд явж байгаа сургалтуудаас хамгийн одоо цогцсон гэдэгт бол эргэлзээгүй байна тий. Хамгийн системтэй. Тэгээд яагаад гэвэл хэл бол систем байхгүй. Тэгэж энэ тэгээ ирээвэр хураавар юмны салгаад ингээл болоо гэт тийм амархан юм бол хааж байхгүй тий. Ийм одоо судалгааны үр дүнд бүтдэг зүйл тий. За өглөө осоод орой хүртэл хичээл заахаа хажуугаар энэ судалгаанууд тогтмол явагдаж байгаа. Өнөөдөр ч явагдсан тий. Өчигдөр ч явагдсан. 100 өдрийн өмнө ч явагдажсэн, 1000 өдрийн өмнө ч явагдажсэн. Тэгээ үргэлжлэл явагдаж байгаа улам төгсрөөд тий. Ингээд beginner буюу суурьгүй анхаарчны сургалт маргааш эхлэх чинь. Тэгээд та бүхэн суурьгүй анхаарчны сургалтанд яваарай. Суугаарай. Тий. За та нарт бас асуулт байна уу? Баярлалаа. Манай нэг айгүй мундаг ийм дайчин хүмүүс байна. Бас суурьгүй анхаарчнаас эхлээд одоо ингээ бүх төвшөнд ингээ явж байгаа тий. Манай шав нар туул битсэн байна. За тэгээд ер нь юм нөгөө нэг айгүй юм дайчин юм тууштай хүмүүс чи юмд айгүй богино хугацаанд хүрдэн штэ тий. Тэгээд хүмүүсийг ингээл анзаараад за ингээд аргачлалын хилээд өгч байгаа, материалын өгч байгаа тий. За суурьгүй анхаарчтанд ийм материалууд ашиглаж болно тий. Яг өөрөө чинь төвшин тохирох. Тэрөө төвшнөөсөө хит хэцүү юм уу нэг тийм хэрэглээгүй юмнууд нэг нөгөө хүн мотивацтай сонирхол төрж сурдаг байхгүй тий. Тэгээ тэр хоёр ч энэ бүгд чинь баланс айгүй нарийн юм одоо юу гэх юм бэ? Жигэнж үзчихээж тий шигшиж үзчихээж ингэж гаргаж ирдэг юмнууд байхгүй юу тий. Тэрөө өнөөдөр сууж байгаа л энийг гэл ингээд хийч яг гоо бидаад сурах чадвар өндөр хүмүүс бол тэгж интернет байгаа юм чинь тэгж сурж байгаа хүмүүс нэрсээр байгаа байх тий. Тэгтэл энэ 20 жилийн судалгааны тий одоо энэ багшийн юг бол мэдээж гүцэхгүй тий. Тэгэхээр цаг хэмнэх хамгийн энгийн арга бол энэ үүдэг. Юу гэхээр мэргэжлийн багшийн богино хугацааны бүх төвшний сургалт явж байгаа шүү дээ. Тэгээд энэ суурьгүй анхаарчны сургалт маргааш эхлэн шинжлэгдсэн хөтөлбөрөөр явж байгаа. Би сая хэллээ. Манай сургалтууд одоо дараагийн төвшөндөө гарч ийна гэдтэй. Тэгэхээр энэ юг хийгээд явж байгаа. Эхний шинжилэл бол суурьгүй анхаа. За дараагийн шинжилэл нь дунд төвшний брэнд сургалт одоо 11 сарын 10-нд шинжлэгдсэн хөтөлбөрөөр явагдана. За тэгэхээр хэрв та нар англи хэлийг анханаас нь бүр эхнээс нь нэг те энэ нэг хүнээр яг ингээ бүх юмныхаа учрыг олцсон ийм багшаар заалгах ямар байдгийг те нэг үз. Тэгээ айгүй боломжийн хямдхан штэ. Манай сургалт бол хүмүүст өгдөг үн цэнээсээ хэд дахин хямдхан гэж би боддог. Тэ. За энэ суурьгүй анхаарчны сургалт маргааш эхэлнэ. Тэгэхээр анхнаас нь ингээд суурай зөв тавья. За эсвэл эхлээд дундаа орцсон ч гэсэн ерөөсөө тэ юу яаж байгаа хүмүүс за би ер нь нэг л явцгүй байна. Энэ би мэднэ гэж бодоод ингээл өөрөөхөөрөө ингээл муухарлал юм хийгэлсэн тэ хизээч тэгж хүний төсөөлсөн шиг бэдгүй маа. Тийм.
хэл гэхээр бид нар яхаа зүгээр өөрөө монгол хэлээр яриад байдаг юм чи окей. Эсвэл нөгөө 10 жилийн хүүхдүүд байдаг штэ өдөржин хүүхэлдэйн кино үзэл бүр 3 настайгаасаа ч юм уу үзээд нэг хэлтэй болцсон. Тийм завтай ингээд байнга YouTube үзэх завтай хүүхдүүдтэй харьцуулаад төсөөлөд байдаг байхгүй насан турсан ч юм уу эсвэл ингээд том болцсон хүүхдтэй гинт ингээ хэлтэй болчих юм шиг тий. Яг гоо эхнээсээ тийм хялбар харагддаг. Юмыг нөгөө гүнзгий өргөн үрээнд судалж үзсэн хүний хувьд хизээч юм харагдж байгаа шиг байдгүй маа тий. За тэрийг та нарын сургалтанд орж ирээд өөрсдийн нүдээр чихээр хараад ингээд өөрсдийн дүгнэлтээ хийрэй гэж хэлээ. Тий. За тэгэхээр суургүй хүмүүс маргааш суургүй болон нөгөө суурай анхнаас нь тэ эхнээс нь зөв цэгцтэй системтэй тавь гэж байгаа хүмүүс яг одоо бүртгүүлээрэй. Тий. Бүртгүүлээд тэгээ маргаашийн сургалтанд амрагч болно. Тий. Тэгэл ерөөсөн 1 сарын дотор ингээ асуудлаа шийдчихэж байгаа байхгүй. Тий. Ингээл тоо бодоол, томьёо хайгаал ингээл явах шаардлагагүй. Тий. Гол нь судалгаа хийх хэрэгтэй. За үнэхээр энэ багш бол би итгэл төрж байна. Тэгээ итгэл төрнө гэдэг чинь энэ ямар ур чадвартай багшийн зааж байгаа манай юунд бас хичээлүүд ингээд хүмүүсээс судалгаанд та нар зүгээр ингээд явах юм бол ерөнхий чиг хандлага харагдана шүү дээ тий. Нэг энэ багш нэг иймэрхүү зад юм байна мэдээ сургалт бол өөр тий. Ийм системтэй юм цогц зүйл идэг тий. За юм бэ товчхондоо тий. Товчхондоо гэсэн чинь 30 минут болсон байдгийг ба. Би өөрийгөө яг нэг 10 минут ингээд гарахаар нэг л арай л хөлхний юм шиг санагдаад идэг байхгүй. Тэгээд нэгэнт ингээ хүмүүс лайв ингээд ороод ирсэн юм чи бас хэрэгтэй хэрэггүй юм хэлээд өгчээ гэд ингэсээр товчхон гэсэн чи 30 минут болсон байна. Тий. За асуулт юу вэ? За манай Шавнар вэ. Баярлалаа. Тий. Сургууль анхшны сургалт байна штэ. Би сургууль анхшны сургалтын товч танилцуулга хүргээд тэгээд дуусгая да тий. Хоцорч орж ирлээ. Ямар хугацаатай вэ? 1 сарын хугацаанд. Тэгээд маргааш эхэлнэ. 11 сарын 3-нд эхэлнэ. 12 сарын 3-нд дуусна. Нөгөө шинэ жилийн бужигналтаас өмнө дуусна гэсэн үг тий. Суурэ тавьчихсан. Маш том алхам. Маш том алхам. Тэгэл ингээл өнөө үед ийм онлайн сургалт ингээд сайхан хөгжчихсэн байхад ингээл гүрийгээл ганцаараа юм хийгээд суудах шаардлагагүй шүү дээ тий. Тэгэхээр энэ бүх салбарын хүмүүсийг би бас юмаа мэддэг тий. Юмны учир суурийг ингээд бүрэн судалчихсан ийм хүмүүсийг бас ийм гоё сургалтууд гаргаасаа гэж боддог. Тэгээ салбар өөрт нэг ийм нэг час ийсэн тий. Юмны амар гоё сургалт явагдах юм бол би ч гэсэн одоо сонирхож үзэх ийм юмнууд байна. Тий. За сургууль анхшны сургалт болохоор шинжлэхсэн хөтөлбөр 1 сарын сургалт нь за би үнэ асуусан учраас үнийг хэлчихье. Тий. 109 мянга гэж байгаа. Тий. За шинжлэхсэн хөтөлбөрөөр тий. Тэгэхээр энэ 1 сарын хугацаанд яах нь англи хэлний миний энэ ярьсан бүх суураа цогцоор нь ингээд тавьчихна гэсэн үг. За. Пентер гэдэг номноос явдаг сургалт. Манай нөгөө Шаман энд бас өөрийнхөө нөгөө юуг яаж нөгөө нэг туршлагаа хуваалцж байна. Тэгээ баярлалаа. Энэ нөгөө англи хэл сурах сонирхолтой байгаа хүмүүст бас аюул чухал юм туршлагаас нээлттэй бие биендээ хуваалцж авах хэрэгтэй. Тэгээ манайхан ч аюул юм хаалттай хүмүүс шүү дээ, тэ. Ингээл нэг аюул юм хаалттай ингээд юмаа нэг нээлттэй ярьдгүү, бие биендээ зөвлөдгүү гой сайхан жинхэнэ ингээд өөрийнх нь амьдрал туссан юм нээлттэй ингээд нэг хүмүүс нэг айгу өгөөмөр ингээд ийм байдгийн бэлээ шүү гэд ингээд хэлдэг хүмүүс айгу ховор гэдэг шүү дээ. Тэр тийм хүмүүс байхаар би айгу баярлдаг. Тийм тэгээд нөгөө дэмдээ те би эндээ сайнаач муугаач аль алийг ярих хэрэгтэй. Тийм 2-3 жил төөрч бодилсны эцэст нэг юм зөв замаа олсон гэж байна. Бас гайгүй байна те. Бас гайгүй байна. Зарим хүмүүс 20-30 жил төөрчөөд төөрж байгаагаа ч мэдэхгүй явж байгаа хүмүүс байна шүү дээ. Манайхан нэгээд хүн ер нь ингэдэг хүний тарих ер нь ингээд нэг юм аа л давтаад байдаг. Өнгөрсөн нь л давтаад байдаг те. Тэгээ өнгөрсөнд хэл сурсан байх уу, амьдарч ирсэн тэр л аргаараа яваад шинэ үр дүнд хүрчнэ гэж боддог.
харамсалтай байна. Тэр өнгөрсөнд явж ирсэн арга нь дандаа буруу ойлголтууд. 99% нь буруу ойлголт байдаг. Тэгээд нөгөө 99% буруу ойлголтын дээрээ шин юм сурах гад үзээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө шин юм нь бас л нөгөө 92 хураавар юм. Тэгэхээр нөгөө буруу ойлголтын дээрээ 92 хураавар юм нэмэнгүүт ч бантан болж байгаа байхгүй тий. Тэгээд ер нь цаг өрнө гэдэг чинь хүний хамгийн одоо тий цаг бол айгүй чухал зүйл. Тэгээд манайхан цагийн үнэлэмж айгүй багтай тий. Тэгэхээр юу хийх вэ, хаанаас яаж гэдэг чинь айгүй чухал байхгүй юу? Тийм бэ. Тийм. Тэгээ өөрөөхөөрөө хараар сурсан ийм багш нар айгүй дураараа хүмүүс айгүй одоо та нар ингээл интернет орох юм бол бүгд л англи хэл зааж байгаа. Тэгээ англи хэл заахгүй хүмүүс та нар л байгаа. Яг баг тэгээ хэлчихэд бол ер нь болно. Тийм. Тэгээ багш гэдэг мэрэгчил чинь айгүй өндөр шаардлага байх ёстой гэж би боддог. Тийм. Яг гэвэл хүн төлөвшөхөд те бүрэн бүтэн ийм хүн болж төлөвшөхөд нэгдүгээрт эцэг те эцэг их маш чухал үүрэгтэй. Хоёр дахь чухал үүрэгтэй багш байхгүй. Тэгээ эцэг хүмүүжүүлж олон талаар хөгжүүлж чадаагүй бол хоёр дахь юу бол одоо багш л байна да. Тэгэхээр нөө зөв багштаа таарна гэдэг чинь айгүй ингээд нөгөө тохиолын юм биш байхгүй те. Тийм учраас багш гэдэг хүнийг аягүй сайн судлах хэрэгтэй. Тэгээд наана бол мэдээж хүн болгоо ингээл болдог. Би англи хэл ингэж л сурсан. Тэгээд аягүй амархан юм яриад байгаа. Тийм амархан юм болвол яг үнэндээ бол байхгүй байгаа. Тийм. Яг ингээ өөртөө би одоо өөрийн судалгаа хийснаа өнцгөөс та нарт ингээ зөвлөхөд юу ч амар бийдгүү. Тэгээд ингээ харахад аягүй амархан юм шиг мөртлөө зарим нь худлаа амархан. Ам дээр бол хүн юу ч хэлсэн шүү дээ. Яг бодит байдал дээр хөтөлбөр нь ингээд яг ямар байна те ямар судалгааны үндэслэлтэй хүнд хэрэгтэй юу ярьж ингээд үзэхээр айгүй нухацтай юмд хандах хэрэгтэй. Тэгээ ялангуяа юм шин ур чадвар сурч байгаа хүмүүс юм мэдхгүй юм руу орж ирж байгаа байхгүй те. Тэрвөө ингээд таарлцсан болгонд очиж суугаад байвал ингээд хэдэн жил юу аашт те. Тий. За дараа нь iPad сурсан бас боллоогүй яг л хүн заахгүй бол тий. Ер нь бол сайн багшийн онлайн сургалт гэдэг бол маш одоо юутай тий. Манай шавийн битсэн түүхийг та нар уншаарай тий. Баярлалаа. Гоё сэтгэлээ үлдээсэнд тий. За тэгээд өөр юу байна? Тийм баярлалаа. За 7 хоногт 3 үнцэн хичээл орно. Тийм. За юм байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд нэг юмны учрыг ямар ч юмны учрыг олцдог сурах өндөр чадвартай болоорой гэж хүсье. Бүгдэнд нь тэр бол амьдралын суурь чадвар, сурах чадвар. Юу ч сурчдаг. Хэл байна уу, математик байна уу те. Тэгээ сурах өндөр чадвартай хүмүүс чинь ингээд юм санаа зовн ч юм уу одоо яана гэх юм нэг бийдгүү. Яа гэвэл бүх юмны учрыг яаж хийж байгаа болцдог. Тэгээ өөртөө итгэлтэй. Тийм. Би тэгэхээр нөгөө миний одоо багш хийж байгаа гол зорилго бол хүмүүс тийм ур чадварыг олгох л гол зорилготой. Англи хэлээр дамжуулж тий. Тэгээ нэг юм сурцсан хүн чинь хоёр дахь юм шал өөр хийдэг байхгүй. Тэр нь химэл оюун байна уу, математик байна уу адилхан. Тэ? Нэг юмний ингээд нэг суурийг бүрэн ойлгох аягүй чухал. Би ч гэсэн хичээлдээ тэгэж ханддаг. Би өөрөө багш сонгохдоо ч тэгэж ханддаг. Юмныхаа суур ямиг ойлгоогүй хүний хичээлд огт суудаггүй. Тэгээ тэрийг бол ярианаас нь андшгүй байдаг. Тэгээд яриаг нь сонсно. Тэ? Би хүмүүсийн комментиг нэг хардггүй. Тэ? Дийлэнхтэй би өөрийн энэ оюунаар дүгнж ийж, харж ийж, сонсч ийж, тэгжээж итгэдэг тий. За энэ үнэхээр юмныхаа уус суур учрыг олцсон өмнө үү тий. Тийм биш хүн болвол яг хөө мэдээж багш хүн болгоо яг хөө
дийлэнх нь яг мөнгө олно гэсэн зорилготой ч гэсэн нөгөө хэсэг нь бол нэг хүн тусалчих гэл явж байгаа хальтаа өөрхий те тий тэгтээ тэр нь янз бүрийн төвшөнд явж байгаа. Тийм учраас та нар өөрсдийн оюун ухаанаараа те харьцуулж ингэж харж агаад интернетээр одоо сурчлагаа явж байгаа. Янз бүрийн сургалт сурчлагаанууд явж байгаа. Сайн судалж агаад ингэ суугаарай гэж зөвлөе. За тэгээд суурьгүй анхнаас нь суураа зөв тавих сонирхолтой дунд төвчөнд оцоо тайцгаа мэдгүй гаццсан тий. Би ер нь англи хэлээ эхнээс нь шал буруу сурцсан байна. Нөгөө нэг уулаа шиг буруу ойлголт дээрээ одоо цаашаа явахгүй байгаа дээл бүр эхнээс нь гараан дээрээ ирж болно тий. Тэгэх юм бол бүр пожи шиг нисээ явчих магадгүй шүү дээ тий. За тэгээ бүгдэнд амжилт хүсье. Яг одоо амжилт бүртгүүлээд маргаашийн суурьгүй анхны анхны хичээлээр уулзцгаая. За тэгээд брэнд сургалт шинжлэхэж байгаа 10 тэхлэн 11 сарын. За би тусдаа та нарт бүр юм нээлтийн танилцуулга хийн. За нэг завтаа боломжтой болсон үедээ тэрийг тусдаа ярина. Тэгээ өнөөдөр бол суурьгүй анхны хичээлийг хөвчлээ ярьлаа. За бүгдээрээ сайхан амжилт.